За. Манайх бичиж байна. За. За эхлэв. За эхэлж. За энэ air handling unit-ийн тикнэр арай тавьж байгаа тий. Энэ болох төр ийм тэр болохоор sand filter гэдэг юм байж байгаа. Энэ болохоор гаднаас дотроо агаарыг барил руу хаях хэрэгтэй. Энэ дэр дотроо юуны ахуйны сенс болох төр эндээс ингээд агаарыг энэ шүүлтүүрээр энэ эсвэргч гэдэг юм гэсэн үг. Эсний шүүлтүүр гэсэн үг. Гаднаас орж байгаа агаар одоо ямар бүжгэнсэн юм байж уурхайн орчин юм чинь бүжгэнсэн юм шүү дээ. Тэрнээс эсийг нь энд шүүгээд цэвэр агаар нь дотгошоо ордог гэсэн үг. Ерөнхийдөө агаар өрсөлд ингэж явна. Тэгвэл энэ нэг юм эсвэргчийн мотор гэдэг юм байж байгаа. Энэ эсвэргчийн мотор. Тэгэхээр энэ дампрыг нээсэн тохиолдолд эсвэргч дүүрч штэ. Одоо гаднаас агаар урсрууд эсвэргч нарийн ширхтэн юм руу эс орсроо дүүрдэг байхгүй. Тэгэхээр бол гаднаас агаар урсдаг бүгдэрч гэсэн үг байхгүй. Тэр яг энэ мотор гадагшаа чиглэлтэй эргэх хэрэгтэй. Тэгж яг энд орсон эс орсон шороо ийшээ гадагшаа хийчих хэрэгтэй төрөлтэй юм гэсэн энэ аа. Дүнцээ агаар жуултын шугам юм. Та хэрвээ энэ механикаар харах юм бол энэ даралтаас нь харж байгаа энэ эсвэргч бөгдөрсөн байна уу гэдгийг бол харж болохгүй. Энэ дээр нэг даралт хэмжиж байгаа, энэ нэг хэмжиж байгаа. Энэ хоёрын зөрүү ямар байна гэдгээс хараад эсвэргч бөгдөрсөн байна уу гэдгийг харж байна. Дотор basic мэтрэгч бас суудсан байж байгаа. За одоо хэвчээ багшаа. Дампер байгаа. Энэ дампер нээж бүх үйл ажиллагаа өгсөн гэсэн үг шүү дээ. Энэ дампрыг хаачих юм бол хэрвээ гадна манай хүсэж байгаа температураас өндөр байлаа гэж бодсон шүү дээ. Тийм бол бид нар агаар оруулах шаардлага байхгүй болчиход шүү дээ. Тийм үстэй. Манай хөргөлтийн юм байхгүй болчихсон тийм. Тэр энэ дампер болохоор гадна агаарыг өвлийн өвлийн хил барга нээгдээд тэр гаднаас агаарыг оруулахдаа ингэж явж байна. Тэр хоёр энэ дампер байж байгаа. За энэ техникээр даралтын мэдрэгч. Энэ яаж ихэр дампер энэ донд байгаа шүү дээ. Дампер хэрвээ нээгдчих юм бол даралтын зөрүү байхгүй болно шүү дээ. Дампер нээгдэхний дараа сис ажиллах хэрэгтэй байхгүй. Тэрийг хийхэд бол энэ даралтын мэдрэгч байгаа гэсэн. Хэрвээ энэ дампер нээгдэх байх сис ажиллах юм бол буруу байхгүй. Дампераа ингээд хүчээр ингээд татаад байна гэсэн үг байхгүй. Урсгалын чиглэлтэй юм чи тээ. Тэр энэ миний алдаануудыг бүгдийг тодорхой. Энэ за энэ температурын сенсор. Энэ болохоор гадна агарын температурын сенсор гэсэн. Supply after air temperature гэсэн үг зэрэг. За энэ болохоор температур даралтын трансмиттер. Тэсэн дээр яг температур даралтын зүрх хэдэн бар байгаа юм бэ? Хэд паскал байгаа юм бэ? Паскалаар харуул. Энэ дээр баг зэрэг агарын даралт наалтын наацаар даралтын зүрх баг гэсэн. Энэ бол тэрийг харуулах хэрэгтэй. За энэ бас нэг юм шүүлтүр байгаа. Тэр шүүлтүр бүгдэрсэн мөглөрөө хиндэг даралтын мэдрэгчүүд энэ байна гэсэн. За энэ бас тэр манай хадалтын усны юу ингэж ороод ингээ гарч байгаа шүү дээ. Тэр чиглэлтэй. Энэ бол тэр яг юу вэ гэхээр энэ нөгөө нэг юу хадалтын усны шугам чинь тэр ямар нэгэн байдлаар усны усмөсүүдийг хөлдөн шүү дээ. Тэгэх юм бол тэрийг мэдэрдэг сенсор нэ. Frost temperature шууд байж байгаа. Энэ дээр алдаа заана гэсэн. Тэрвээ энэ усны шугам яг халуус явуулах хэрэгтэй байж чөлөөтэй юм явуулчих шүү дээ. Тэгвэл энэ дотроо ингээ хөлчих юм бол чөлөөч юм гэсэн үг шүү. Хөлчих юм бол энэ мэдэрнэ гэсэн. Тэгэхээр за энэ дотроо манай ахууны ани вэт гэсэн. За энэ бас тэр нэг манай фан байгаа шүү дээ. Фаныг одоо ажлын дугуй хоёрыг холбох хэрэгтэй шүү дээ. Агаар шахаж байгаа. Ажлын дугуй хэрвээ фантай бэлтээр холбогддог байлаа гэж бодсон шүү дээ. Бэлт мэлт салчих шүү дээ дунд ажиллаж ил. Тэгэх юм бол ажлын моторны эргээд идэг энэ дотроо даралт орчод идэг. Ажлын дугуйн дотроо агаар нь ороод тэр нишээ явах хэрэгтэй шүү дээ. Тэн даралт үүсгэх ажлын дугуй ирэхгүй байх чинь. Тэгэх юм бол тэр үед энэ мэдрэгч аялаад сенс тасгасан ч юм уу тэр үед алдаа заах мэдрэгч энэ байхгүй. Supply fan belt alarm гэдэг програм дээр нь бол орж байгаа гэсэн. Одоо манай өөрсдөө температур бол энэ гэсэн. Бид нар одоо хадалтын шугамаараа гаргаад хаснаагаараа шидэд орж ажлын дугуйруу оруулаад явуулж байгаа гэсэн энэ маань. Бид нар энэ мэдрэгч одоо эвдэрсэн байж байгаа. Тэгэхээр энэ мэдрэгч байж аж автогорн дээр энэ мэдрэгчийг зааж байгаа утгал бодит утгах гэсэн. Манай халааж байгаа утгах юм уу? Яаж ч гаднаас шууд оруулах дээр тэр оруулж байгаа утгыг энэ болох байна. Хамгийн гол температурын мэдрэгч бол энэ гэсэн. Тэгээ ингэ шууд ингэ болж байгаа дампер гэж байж байна. Агаар усны байж байгаа. Тэг за. Одоо доошоо одоо энэ ингээд сенсор ажиллаагүй байж байгаа тийм. Одоо хэдээд давхан зурвал одоо доороос хэдээд гарга өрөм дээр хийж найдаа. Энэ одоо өөрөө даралтаар ажиллаж шахах явчихсан насос гэсэн. Тэр юу ихээр хадалтын систем рүү одоо бид нар дүүрэн хадалтын систем рүү бүтэн тэр хаалтыг бүрэн нээх юм бол их хэмжээний халуус орно шүү дээ. Тэгвэл их хэмжээнд хурдан ална гэсэн үг шүү дээ, тий. Тэрийг тохируулдаг аналог хаалт нь энэ баггүй өөрөө.
одоо их баг ингээд та яам хүссэн хэмжээгээр нээн гэсэн. Програм дээрээс бас төдөөөр нээх гэх. Тэрийг бол тохируулж болно гэсэн үг хаалт юм шүү дээ. Аналог хаалт гэсэн үг зөө. Энэ бол бас халаасны усны насаас гэсэн үг. Тэгээ халааны мотор дайдаг насаас нөр юм. Одоо үгүй юу одоо юм. Ичмайн бол юм тий. За PC юм байна тий. Энергийн статусыг одоо яг ийм байж хэвийн ажиллагаанд байна гэж хэлсэн үг зөө. Одоо яг л юм даа. Энэ холбоотой үйл юм зөө. Энэ болохтой энийг салсан байна. Энэ болохоор халаасны усны насаас гэсэн үг. Нөгөө гликолтой шугам хийгээгүй ба штэ. Тэгээд энэ халаасны усны насаасыг ажиллаад байна ингээд зогсоолцсон байхгүй би салгацсан юм. Тэр салгацсан. Халаасны ус нөгөө нэг гликол байхгүй би тест хийж чадахгүй болохоор ингээд тоос явахгүй байгаа насаас. Тэгээд зогсоолцсон. За. HMI дээр бид нар хоёр төрлийн access level байгаа. Нэгдүгээр level нь болохоор одоо битгэд өвтөд хүлээлгэж өгөхдөө танах уурлын өвтөд хүлээлгэж өгөхдөө сонгох ёстой горим гэсэн үг. Access level. Тэндээс юуг тохируулах вэ гэхээр зөвхөн ажлын горимуудыг сонгох. Автаар ажиллах юм уу? Эсвэл тэр economy, comfort гэдэг ч юм уу горимуудыг сонгож өгөх ёстой горим гэсэн. Access level 2 нь болох дээр яг одоо бидний энэ горимд яагаад гэхээр сенсор ажиллахгүй ажиллая гэж бодсон шүү дээ. Тэр үед бид нар ажиллах хэрэг шаардлага гарлаа гэж бодсон шүү дээ. Сенсор ажиллахгүй байдаг шүү өөр жишээлбэл халуун агаар өгмөр байлаа гэж бодсон шүү дээ. Тэгэх юм бол бид нар юу ах хэвээр тэр access level 2 дээр орж байгаа нөгөө сенсороо bypass хийгээд бусад нөгөө носоос энэ юмнууд тайм байна бүгднийг ажиллуулах дампра нэгэ фан ажиллуулна сайн фильтр ажиллуулдаг ч юм уу тэр өгөх. За тэрлүү яаж нэвтрэх вэ гэхээр enter password гэдэг рүү орно. За одоо энэ дээр ямар ч цоожны зураг байхгүй. Энэ рүү ороод хэдүүлээ 1000 гэж сонгох юм бол ганц цоожны зураг гарч байгаа. Энэ болохоор access level 1 рүү нэвтэрсэн гэсэн. Тэгвэл бид нар ингээд ахуй руугаа ороод одоо operation mode гэж эндээ сонгоно гэсэн та. Автыг сонгох юм уу? Building protocol гэж байгаа. Economy, comfort, free cooling гэхээр зөвхөн одоо sense хаалтаа нэгээд гаднаа гарыг ингээд шахаад байна гэсэн үг. Халааж малах системийг ажиллуулахгүй гэсэн үг. Автомат горим гэх юм бол энд байгаа температурын горимоос хамаарч ажиллана гэсэн үг. Set points дотор байгаа температурын set point гэдэг байж штэ. Энэ температурын set point хүрхийн тулд ажиллах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр одоо хэдүүлээ 22-градус хүртэл ажиллах юм шүү дээ. 22 градус хүртэл ерөнхийдөө халаана гэсэн үг. Гаднаагаар хөвтөн байх юм бол халаана гэсэн үг тийм. 22-оос дээш явах юм бол угаасаа бид нар төгөх шаардлага багш хөрөлтийн юм нэг байх юм шиг. За тэгэхээр энэ main hour рүүгээ ороод ажлын горимоо сонгох. Одоо хэдүүлээ одоо мэдрэгч байхгүй учраас access level 2-ыг сонгох хэрэгтэй. Тэгэхээр password руугаа ороод 2000 гэдэг password юм. Тэгэхээр ингээд access level 2 сонгох 2 зааж гарна. Окей. За. Тэнгүүд хэдүүлээ эндээс яах вэ гэхээр одоо эндээс ингээд систем overview гэхээр энэ HMI дээр байгаа энэ англи хэл цаг хугацаа эднэрт хэрвээ таараагүй бол энэ систем overview-ээс бас таарах гэсэн. Тэгээд та хэд протоколоор өдөрдөг шүү дээ. Modbus enter гэдэг ч юм уу тийм хэрвээ дизайнтай бол хийж өдөрдөн гэсэн. Энд дээр тохируулна гэсэн. Наа чи энэ дээр бол тийм юм байхгүй. Дизайнераа нөгөө зөвхөн тэндээс дижиталаар авсан команд гэж. Тэгэхээр тэндээс access дээр хоёрлогоо өгчөөд ахаа хоёрлогоо ороод за одоо operation mode хэдүүлээ off дээр байж штэ. За. Одоо хэдүүлээ энийг штэ. Одоо хэдүүлээ comfort гэдэг нь хамгийн стандарт энгийн мод гэж. За comfort дээр сонгоод одоо ингэ. За энэ товчлоор болохоор алармууд гаргаж ирнэ. Бүх алармууд гэсэн. Одоо алдаанууд нь ямар алдаа вэ? Ганц алдаа ба supply air temperature гэж бас node sensor. Энэ сенсор нь гэмтсэн сенсортай юм байхгүй байгаа нөхөр одоо. Ганц алдаа гэсэн. Гэмтсэн байгаа ч юм уу тий. Тэгээд одоо ингээд uploads руу ороод ингээд сая comfort mode-ыг сонгож байгаа гот ингээд 50% дээр сенсороо ингээд ажиллаж чинь гэсэн үг шүү дээ. 50% гэдэг нь болох дээр одоо 100% гэдэг чинь 0-аас 100% гэдэг чинь өөрөө 0-аас 50 гэрч байхгүй юу? Тэгэхээр хэдүүлээ comfort mode-оор сонгох юм шүү 50% дээр автоматар ажиллаад ивчин систем хурдаар. За одоо хэдүүлээ энийг зүгээр ингээ одоо нэг 60% дээр сонгочих. Ингээ 60% дээр сонголоо. 60% дээр сонгонгууд
Яг үгээр одоо ингээд 60-аар тавингууд энэ present байлаа гэдэг юм болохоор инертрээс ирж байгаа feedback гэсэн. Ингээд 60% болчихлоо гинэ. Энэ 60% гэдэг нь 0-100% ч өөрөө 50 Гц гэхээр 60% гэдэг чинь 30 Гц гэсэн үг шүү дээ. Хагасаар явах гэсэн үг шүү дээ, тий. За тэгэл хэдэл одоо вебтэн дээр гараад сая ажиллахгүй байсан шүү дээ. Одоо вебтийг хэдэн Гц-ээр ажиллаж байгаа гэдэг нэг хатчих. Хат нэг Эсэ 30 Гц-ээр рам хийж байгаа юм. Тэсгэж за энэ одоо ажиллаж байгаа юм. Ажилласан уу? Энд ажилласан бол ингээс ажилласан. За хэдэн гар горим дээр одоо нөгөө хав нэг инершил тайм байгаа шүү дээ. Гадна санд фильтрийн насаас тэрийг ажиллаж байна шүү. Ингээд нэг ийм дэм маягаар явуулж байна. За тэр дампрыг гадна дампрыг хаахных команд бол энэ автогорм дээр тавьсан байж байгаа одоо. Тэр одоо байгаа юу нь болохоор нээлттэй гэж байна шүү дээ. Яг синс ажиллаж байгаа үед дампар заавал нэгдсэн байх хэрэгтэй. Тэгээд би автогорм дээр тавиад ингэ явуулсан байж байгаа. За. За одоо яг энэ систем main wave руу оронгот бүх нөгөө нэг алдаанууд байгаа шүү дээ. Температурууд юм харагдана. Та ямар гормыг сонгоцсон байгаа. Тэ. За тэгээд одоо энэ гадна температурыг одоо энэ supply air одоо байхгүй болох гэж зааж байгаа тэ. Fresh air filter 0.5 Pascal гэсэн. За одоо ингээд remote start гэхээр нөгөө DCS-ээс асах хэрэгтэй гэсэн. Автогормыг сонгочоод DCS-ээс оролт орчих юм бол энэ ингээд систем өөрөө ажил явуучих واخгүй юу? Тэр оролцоосоор ингээ ороогүй байх статус. Энэ дандаа статус. Supply ban alarm гэхээр одоо supply ban дээр ямар нэгэн алдаа байна уу гэсэн юм. Алдаа байх болохоор гэж байна. Extract filter alarm гэсэн сая тэр арын дарамтын мэдрэгч ямар ч алдаагүй байна шүү дээ. Ингээ алдаагүй юмнууд болохоор окей гэж яарч байна. Одоо энэ нөгөө нэг хөдөлгөөний хамгаалтын мэдрэгч гэдэг юм дээр ямар ч алдаа байх байна. Тэгээ гадны тохиолдлоос нэг орол энэ самбарт олдсон байна гэсэн юм. Тэгээд энэ supply ban output signal гэдэг нь нөгөө сая бид нар эндээс давтаж өгсөн шүү дээ. Тэр давтамж ингээ 60% байна гэж статус үү. Heating output болохоор 0 юу. Heating гар гадаадын жигүүн бид нар ажиллахгүй байна шүү дээ одоо. Яг supply ban-ийн команд нас асаах гэдэг команд өгсөн байна гэсэн юм харж байгаа гэсэн юм. За одоо энэ input гэдэг хэсгээр болохоор digital input дээр болохоор та бүхний алдаанууд энэ дээр харагдаж байгаа гэсэн сайн нэг шиг. Яг дижиталаар орж байгаа бүх алдаанууд гэсэн юм. Энэ нь болохоор аналог инпутууд дандаа 2 температур, 2 даралтын мэдрэгч явах. За одоо хэдэл одоо нэг юм байгаа. Schedule гэдэг юм байгаа. Энэ хуваар. Одоо энэ автогорм дээр тавьж штэ. Тэгэхээс өмнө яах хэрэгтэй вэ гэхээр автогорм дээр тавихаас өмнө хэлбэл одоо нэгдэх өдөр бид сонгоод 3 цагаас 8 цаг хүртэл 8 цагаас 12, 12-аас 14 хүртэл 24 цагаа яг ямар гормоор яаж ажиллах вэ гэдгээ ингээд та хуваараа хийж өгнө гэсэн. Зөвхөн одоо зүгээр нэг гадна гарыг өгж болно. Эсвэл халаагаад энэ цагаас энэ цаг орно халаагаад өгж болно гэдэг ч юм уу те. Тэрийгээ та энэ schedule дээр ингээд 7 хоногоор энэ дээр ингээд тоглоосоо явна. Тэгээд төдөн сарын төднөөс ингээд энэ schedule-ийн хуваарийн дагуу ажиллана. Тэгэд энэ хооронд ингээд зогсно гэдэг. Тэгээд энэ schedule-ийн дагуу зөвхөн нэг 7 хоног л ингэж ажиллая. Бусдын үед нь бид нар өөрөө цаанаа сонгоё гэвэл энэ дээр ингээд period start гэдэг дээрийг хайлт 7 хоногийнхоо ихсгэллийн эхлэлийн хоног төслийн хоногуд мөнгнүүд оруулах гэсэн энэ дээр schedule дээр. Энэ өөр байнаас төдөлдөх юм биш үү? Хилтэй өрөмөрөөс юм баг. Хилтэй өрөөс өдөртөн одортой. Тэгээ хилтэй өрөөнөөс нөгөө одоо DCS шүү дээ. DCS руу нэг кабель холбогдсон байгаа байхгүй юу? DCS сайтанд ороогүй байж байгаа. Тэр болтой би сая хэлээдсэн remote start off on off гэсэн шүү дээ. Тэр бол эндээс контакт залгахчих юм бол энд автоматар ихнэх гормын яваад байж байна. За энэ set point settings
энэ дээр яах юм гэхээр та хэд нөгөө температурын мэдрэгч хичээл хэдэн градусаар ажиллуулахыг гэдэг температураа эндээ ингээд тохируулна гэсэн. Тэгээ окейгээ ороод нөгөө тэр температураар чинь ажиллана гэсэн үг байхгүй. Тэр температур хүртэл гаднаа гарыг халааж өгнө тий. Тийм л. Одоо энэ комфорт зон гэдэг комфорт зон гэж сонгоод байна шүү дээ. Комфорт зоны үеийн температурын тохиргооны юу температурын set point гэсэн. Economy гэдэг юм уу тий. Тэр тохиргоонуудын нэг гормууд юм гэсэн. За одоо extract байна гэдэг on гэж. Энэ болохоор гадна sand filter юм байна тий. Одоо би яаж тэр автер тавьчихад байна гэхээр сенстэй уйлдаж ажиллаар нэг автад тавьсан байхгүй юу? Одоо хэдээд нөгөө температурын хаттаар бүрэн ажиллаж байгаа болохоор ингээд гар дээр тавьж шалгаж үзэхээс өрөө. За. Одоо on болчихсон. Тэр өстө энэ өстө. Татайсан байна. Татаа ажилласан байгаа гэсэн. Одоо тэгээд энийг дахиад энэ дээрээс ингээд оф болгох танаас цааш өгсөн. Тэгээд ингээд энэ болохоор sand filter-ийн тайных нь өдөртгөн юм. Насаа өвн сэнслэх гэсэн үг. Хатаа сэнслэх гэсэн. Энийг гэхдээ хөвчтөн автер тавьчихвал ер нь зүгээр тий. Тэгээ автомат гурван дээр тавьчихвал. Одоо бид нар нөгөө нэг автомат гурван тест хийж чадахгүй болохоор за энэ operating house гэдэг тест дотор болох төр хэдүүлээ. Supply ban бид нар өчигдрээс хойш нийт 11 цаг ажилласан. Extract ban-ыг 9 цаг ажилласан. Хадаалтын насосыг нөгөө контактер дотор контактер дотор зөв 9 цаг болсон гэсэн. Хадаалтын насосыг нөгөө гэлбэгийн гэлтэй. Ерөнхийдөө нэг юм байна. Таад энэ 2 гэдэг кодоо хийгээд орно гэсэн. Өвчтөд хөдөлгөж өгөхтэй болохоор зөвхөн 1-р кодоор нэвтэрч орно гэсэн.